Сайн байцгаана уу? Намайг Амин Эрдэнэ гэдэг. Би хөдөө аж ахуй их сургуулийн эдийн засаг бизнесийн сургууль Нэгтлэн бот хөтөлбөрөөр суралцдаг оюутан байна. Миний ирээдүйн зорилго бол чадварлаг мэрэгсэн нэгтлэн бодогч болох бөгөөд цаашлаад хууль зүйн болон эдийн засгаар магистр хамгаалж өсөж дэвших зорилготой. Энэхүү зорилготой хүрэхийн тулд би маш их хичээж мөн намайг дэмжих хүн маш олон байсан учраас энэ хавар 1-р курсээ 4 голчтойгоор амжилттай төгссөн. Мөн мэргэжлийнхаа суурийг баттгахын зэрэгцээ эдийн засгийн олимпиадуудад амжилттай оролцож шагналт байруудад шалгарсан. Үүнээс гадна сургуулиас зохион байгуулж байгаа уралдаан тэмцээн нийгмийн ажилд идэвхтэй оролцсноор багаар ажиллахын ач холбогдлыг илүү сайн ойлгож авсан. Өнгөрсөн жил 12 дугаар ангиа төгсөөд хүссэн мэргэжил буюу нэгтлэнгаар суралцах боломжтой болсон ч надад сургалтын төлбөрийн асуудал тулгарсан. Харин тэр үед Булган аймгийн засаг даргын тамгын газраас хагас болон бүтэн өнчин хүүхдүүдийн урлаг, спорт, сурлага, олимпиадын амжилтыг нь үнэлэн олгодог сургалтын төлбөрийн 50% тэтгэлэгт би хамрагдаж чадсан. Тэрхүү тэтгэлгийг би хүртснээрээ тэтгэлэг гэдэг зөвхөн санхүүгийн талаас нь тусалж байгаагаас гадна тухайн хүүхдийн амжилтыг үнэлж мөн цаашид сурах хүсэл эрмэлзлийг нь дэмжиж байгааг ойлгосон. Тэрхүү тэтгэлэг намайг оюутны амьдрал буюу амьдралын их далайд анхны алхмаа тавихад тусалж исэн бол KFC-гийн энэ тэтгэлэг надад цаашид сурах мэдхийн гайхамшигыг улам ихээр мэдэрч тэрхүү зүйлийг эзэмших боломжийг олгоно гэдэг тэтгэлтэй байна. Хэрв KFC та намайг сонгол би та бүхний итгэлийг дааж чадах оюутан байна гэдгийг амлаж байна. Та бүхэндээ баярлалаа. Баяртай.